Монгол улс бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг учраас улирлын шин чанартай мах бэлтгэл хийгддэг онцлогтой. Улсын хэмжээнд жилд дунджаар 8.2 гаруй сая толгой мал хүнсэнд хэрэглэж 200 орчим мянган тонн мах үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж 3,000 гаруй тонн мах гадны улс оронд экспортлдог байна. Монгол улсаас дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд мал амтны гаралтай түүхийд боловсруулсан арьс шир, боловсруулсан ноолуурын шүлжмэл бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн зэрэг давхарцсан тоогоор 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлож байна. Стратегийн хүнс буюу гадны улс оронд Монгол улсаас экспортлож байгаа дээрх бүтээгдэхүүнүүд тухайн гадны улс орны хүн амын аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Үүнийгээ дагаад Монгол улсын цаашдын хөгжил дэвшил чухал ач холбогдолтой учраас нарийн хяналтыг тавьж ажиллах ёстой. Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хэлтийн ерхий газар экспортын бараа бүтээгдэхүүн тавигдах шаардлага хяналт хэрхэн яаж тавигддаг талаар мэдээллийг онцлон хөргүүлж байна. Мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр бол энэ удаад одоо экспортын хяналтын талаар бас ярьж байна л та. Тэгэхээр манай улсын хүрээнд экспортын хяналтанд ямар зүйлүүдийг хяналт тавьж гаргадаг, ямар бүтээгдэхүүнүүдийг гаргадаг энэ тал дээр ерхий мэдээллийг бас үзэгчдэд тавьруулъя. За Монгол улсаас экспортлж байгаа бүтээгдэхүүн. Энэ бол зөвхөн Монгол улсаас биш. Олон улсад одоо хууль дүрмийн дагуу экспортлогдох бүтээгдэхүүнүүд гэж байна. Энэ юу вэ гэхээр мал амтны тэдгэрийн гаралтай бүтээгдэхүүн. Ургамал харьяцсан бүтээгдэхүүнүүд одоо 20 цэрийн хил шалгалтанд гарч экспортод гаргадаг. Манай улсын гадаад худалдааны харилцаатай орнуудаас Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Украин, Арабын бүгд найрамдах Эмират улсуудтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах болон малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн 20 цэрийн нөхцлүүдийг харилцан тохиролцсон хамтран ажилладаг. Хамтран ажиллагааны хүрээнд Монгол улсын мэргэжлийн хэлтийн ерхий газар болон чанарын хяналт шалгалт 20 цэрийн ерхий газар нь экспорт гаргах боловсруулсан бүтээгдэхүүний 20 цэр хяналт шалгалтыг хариуцаж мал эмнэлгийн ариун цэврийн гэржилгээг олгодог байх юм а. Монгол улсаас экспортлж байгаа мал амтны ургамал тэдгэрийн гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг экспортлох тухайн импортер авч байгаа улсынх нь одоо шаардлагын дагуу бүтээгдэхүүнээ бэлтгэх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар олон улсад эдгээр бүтээгдэхүүнийг худалдаалах заавар зөвлөмж гэж байгаа. Энэ дагуу одоо бэлтгэж одоо худалдаална. Юунийг одоо мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас баталгаажуулж гаргадаг. Юугийн баталгаажуулж байгаа юм гэхээр Монгол улсаас гарч байгаа эдгээр бүтээгдэхүүнийг ямар нэгэн малын гоц халдвар төвчний үсгэж байхгүй. Ургамлын 20 цэртэй бүтээгдэхүүн байхгүй гэдгийг мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас баталгаажуулж экспортын гэрчлэгийг олгож байгаа. Энэ экспортын гэрчлэг манай мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын хөлийн мэргэжлийн хэлтийн газраас олгож байгаа. За хөлийн мэргэжлийн хэлтийн газраас эрх зүйн шинжилгээг энэ онд маш их эрчимтэйгээр хэрэгжүүлж байна. Энэ эрх зүйн шинжилгээний хүрээнд бол импортын бараанд хийгдэх хяналт шалгалт маань бол маш өөрчлөгдөж тодорхой болоод гадаад худалдааг маш ихээр хөнгөвчүүлж байгаа. Энэ байгуулагдсан ажлын хэсэг маань энэ ажлыг хийж үүсгэж байгаа. Энэ ажлын хүрээнд бол экспортын хяналтын хуудсуудыг бас боловсруулсан байгаа. Энэ экспортын хяналтын хуудсууд маань ямар хяналтын хуудсууд байгаа гэхээр мэргэжлийн хяналтын ерхий газрын даргын 347 дугаар тушаалаар 6 шиг хяналтын хуудас батлагдсан байгаа. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийх химийн хорт аюултай бодис, газрын тос, ашигт малтмал экспортлох үеийн түнчлэн химийн хорт аюултай бодис дамжуулан тавирлах үеийн гэсэн хяналтын хуудсууд батлагдсан байна. Тухайн бараа бүтээгдэхүүнээр ямар хяналт шалгалт хийгдэх вэ? Ямар баримт бичгийн шаардлага хангасан байх ёстой вэ? Тээвэрлэлтийн нөхцөл байдал маань ямар шаардлагыг хангасан байх ёстой гэсэн энд бүх асуудлуудыг маань тодорхой байдлаар оруулсан байгаа. Тэгэхээр энэ маань нэгдүгээрт шалгаж байгаа байцаагчид маань хийж байгаа хяналт шалгалтын ажлаа гадаад худалдаа эрхлэгчдэд таниулахад их ойлгомжтой. Гадаад худалдаа эрхлэгч маань өөрөө тухайн бараа бүтээгдэхүүнийг экспортлох үед мэргэжлийн хэлтийн байгууллага ямар шаардлага тавьд юм бэ? Би ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бэ гэдгийг урьдчилаад мэдээд шаардлагуудаа хангах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээ энэ хяналтын хуудастай холбоотой мэдээлэл маань манай мэргэжлийн хэлтийн ерхий газрын вебсайтн дээр бүгд орсон байгаа хяналтын хуудсууд маань байгаа. Тэгэхээр гадаад худалдаа эрхлэгчид маань энэ экспортлох дамжуулан тээвэрлэх үед ямар шаардлага тавигдд юм бэ гэдгийг хяналтын хуудсанд тусгагдсан шаардлагуудыг энэ вебсайтаас маань татаж аваад танилцаад шаардлагуудаа урьдчилаад бэлдээд хангах боломжтой. Экспортын бүтээгдэхүүнийг стандартсал тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээ нийцүүлэн тохирлын үнэлгээ явуулж тухайн бүтээгдэхүүн холбогдох стандартын шаардлага хангаж байгааг гэрчилсэн тохирлын гэрчилгээг олгож байгаа юм а. Тохирлын гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэн тогтсон стандарт харилцан хуулийн зөвшөөрсөн гэрээний шаардлагыг бүрэн хангасан болохыг албан ёсоор баталгаажуулсан баримт бичих юм а. Экспортын бүтээгдэхүүнийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох нь олон улсын жишгт нийцсэн үйл ажиллагаа бөгөөд нийцүүлэгч, хэрэглэгч, худалдан авагч нарын
хооронд итгэлцлийг бий болгох, тэдгээрийн нэр хүндийг өргөх, худалдааг хөнгөвчлөх, цаашлаад үндэсний үйлдвэрийг дэмжиж бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэн экспортын чиглэлийн үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Монгол улсаас энэ мал амтны гаралтай бүтээгдэхүүн гэх юм бол өлөн гэдээс Европын холбоор нэлээд гарч байгаа. Европын холбоотой бид нэр тохиролцсон байж байгаа. Хөрш хоёр улс, Оросын холбооны улс бүгд нэр тохиролцоод улсад одоо махан бүтээгдэхүүн түүхийгээр боловсруулсан байдлаар гарна. Ноос нь болоор малын гаралтай түүхэд бүтээгдэхүүн ихэнхдээ бүгд нэр тохиролцоод улсад гарч байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр боловсруулсан байдлаар гарна. Яг тэгэхээр түүхийгээр бол одоо манай сүүлийн үед Монгол улсад шүлхий өвчин нэлээд хэмжээр гарчлаа шүү дээ. Өөр төрлийн малын салбарт өвчин. Тийм учраас түүхий бүтээгдэхүүнийг авахгүй гэсэн шаардлага тавьдаг. Тийм учраас Монгол улсад эдгээр бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр боловсруулад яд гаргаж байгаа. Манай 580 дээр. Одоо энэ манай экспортын ав маань энэ. Энийг ингэж харуулсан юм байна. Энэ Оросын 03, 02, 01. Энэ дээр нь Оросын тэр зэргийн тамган дээр явж байна. Энэ манай экспортын. Тэгээ 3 тамга тавьдаг. Энэ одоо бол дандаа экспорт нь гарах маа. Адууны тий. Монгол улс Оросын холбооны улсын засгийн газар хооронд мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий тэжээлийг экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх үеийн мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөл болон Монгол улс Оросын холбооны улс хил орчмын бүсүүдэд хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн яам, Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн яам хоорондын протокол гарын үсэг зурсан байдаг. Монгол улс Оросын холбооны улсад үржлийн хонь ямаа экспортлох үеийн хорио зайр мал эмнэлэг ариун цэврийн нөхцөл шаардлага гэрчилгээний загварыг Оросын холбооны улсын хөдөө аж ахуйн яамны мал эмнэлэг ургамал хорио зайрын алба Монгол улсын хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал эмнэлгийн газар болон мэргэжлийн элдв ерхий газрын хооронд эзэслэн тохиролцсон байдаг. Сүүлийн үед одоо махан бүтээгдэхүүнийг хоёр хөрш маань авъя гэсэн нэлээд хүсэлтийг тавьж байгаа. Гэхдээ тухайн улсаас мэргэжлийн хэлтийн байгууллагаас Монгол улсад ирж эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Тэр нь яаж юм гэхээр яг манай одоо мал маань өвчин байна үгүй юу? Үйлдвэр маань олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэр байна үгүй юу гэдгийг газар дээр нь ирж үзэж харж байгаа. Жишээлбэл одоо сая бүгд найрамдагчдад улсаас Монгол улсад одоо үйлдвэрлэж байгаа дулааны аргаар боловсруулсан үйлдвэр 19 үйлдвэр ирээд эрсдлийн үнэлгээ хийгээ явлаа. 2013 онд нөгөө хүнсний тухай хууль батлагдаад стратегийн хүнсийг экспортлох, импортлоход үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас засгийн газраас квот тогтооноо гэж заагаад өгчихсөн байна. Ер нь экспортын бүтээгдэхүүнийг одоо дэмжих зорилгоос мэргэжлийн хэлтийн ерхий газраас үеийн жилүүд нэлээд одоо үйл ажиллагаа явуулж байна л дээ. Энийн нэг жишээ бол мэргэжлийн хэлтийн ерхий газраас олгож байгаа экспортын гэрчилгээний дамжлагыг цөөрүүлсэн. Урд нь бол газрын дараагаар дамжаад 4 одоо шат дамжлагтай байсан бол одоо 2 шат дамжлагтай. Хилцийн дарга юм уу эсвэл газрын дарга одоо экспортын гэрчилгээнд дээр гарын хэсэг сурж баталгаажуулдаг байсан бол одоо зөвхөн чиглэлийн улсын ахлах байцаагч өөрөө гар өсгөрч баталгаажуулаад олгож яах гэсэн цаг хугацаа хэмжиж байгаа. Шат дамжлага багасж байгаа. Тухайн одоо энэ шивсар улсад гарч байгаа үеийн гэдсэн дээр Европын олонны стандартын дагуу бэлтэж байгаа юм. Одоо ямар стандартыг шаардлага хангасан байх вэ? Ямар баглаа бодолтой байх вэ? Хідэн гогцоо байх вэ? Тийм ээ, яаж тагласан байх вэ? Тэр бүгдийг нь одоо ингээд тохиролцоод тэр тохиролцсон 20 сарын шаардлагын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэмжээ шалгалт хийдэг. Жишээлбэл махан дээр бол ямар нэгэн одоо нядалгаа хийсний дараа бол ямар нэгэн мал эндэг ариун цэврийн шинжилгээгээр ямар нэгэн өвчний шин тэмдэг байхгүй байх хэвээр хавцсан цус орсон шинж тэмдэг байхгүй байх хэвээр ямар нэгэн гэмтэлгүй байх хэвээр тэр мах ямар нэгэн одоо гэлмэд тэр шавь өт хорхооны үлдэгдэл байхгүй байх хэвээр тусны тал бөөгнөөс одоо тусны тал бүлгэнсэн цус үүссэн байх ёсгүй гэсэн тийм нөхцөл байдлуудыг харилцаж үздэг. Тийм тэрийг хараад тэгээд энэ бол хайж. Тэгээд тухайн мал эмнэлэг тэр махан дээр бол тухайн манай Монгол улсын 2 тамга байна. Оросын холбооны улсаас өөрсдөө ирж энэ бас хяналтын байцаагч нар ирж бас юу хяналт тавьж байгаа. Тэд нар өөрсдөө тамга тэмдгийг дараад тэгээд энэ бүтээгдэхүүн бол эрсдэлгүй Монгол улсаас экспортлж болно гэсэн тэгээд. Мөн түнчлэн Монгол улсаас амтан уран мал тэдгээрийн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн 20 цэрийн хяналт шалгалтыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу мөн гэрчлэгийг олгодог байх юм. Монгол улсын үндсэн хууль төрийн хяналт шалгалт, хилийн тухай, уран мал хамгаалал, хилээр гарах амтны эрүүл ахуйн баталгаажлалтын тухай хууль зэрэгтэй холбоотой актыг бүрдүүлдэг байна. Энэхүү мал эмнэлгийн гэрчлэгээ нь экспортлож байгаа амтан түүний гаралтай түүхийд бүтээгдэхүүн нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжинд
улсаас нь тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгааг гэрчилсэн экспортлагч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалт хийгдсэн байх ёстой. За Монгол улсаас одоо гэрийн тэжээвэр амт нохоо муур авч гарч байгаа одоо хүүхэмс иргэн бас мэрэгжлийн хэлтийн ерхий газраас экспортын гэрчлэгээ авна. Энэ яаж нэг гэхээр Монгол улсаас гарч байгаа энэ одоо нохоо муур маань ямар нэг халдвар төвчин байхгүй гэдгийг баталгаажуулж гаргаж өгч байгаа. Тухайн импортлагч улс маань одоо тэр асуудлыг шаарддаг л да. Одоо жишээлбэл одоо нохоо муурнаас хүнд галзуу өвчийг халдварлах магадaltaй шүү дээ. Тийм учраас галзуугийн вакцин таригдсан эрүүл байх шаардлагатай. 3 сараас дээш байх шаардлагатай. Вакцин таригдсанаас хойш 14 хонсон байх шаардлага. Ийм шаардлагуудыг хангасан одоо нохоо муурн эндээс бас гэрчлэгээ олгогдож байгаа. Миний нөхөр Жайка олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамар Монголд их сургуульд Японы хэлний багшаар ажиллахаар 2 жилийн хугацаанд ирсэн юм а. Бид энд 2 жил ажиллах хугацаа маань дуусаж байгаа. Тэгээд бид энд амьдарч байх хугацаанд байрны гадаа явж байсан жижигхэн муурын цулцгыг авч гэртээ тижээж байсан юм а. Харин бидний явах хугацаа болсон энэ сарын 29-нд нутаг руугаа буцах юм а. Тиймээс бид муурыг авч явах хүсэлтэй байгаагаа холбогдох Монголын байгууллагуудад хандсан бидний хүсэлтийг маш хурдан шийдвэрлэж өгч байгаад нь маш их баяртай байна. Өнөөдөр бид гэрчлэгээ хүлээж авч байгаадаа туйлын баяртай байгаа. Ингээд муура их нутаг руугаа авч явах болсондоо баяртай байна. Мэргэжлийн хэлтийн байгууллага маань зөвхөн хяналт шалгалт хийгээ баталгаа гаргахаас гадна хорой цэрийн нөхцөл тохирох, гэрээ хэлцэл хийх асуудлаар гадаад 3 дахь улс, 2 дахь улсын одоо хорой цэрийн байгууллагатай хорой цэрийн нөхцөл тохирч гэрчлэгээ тохиролцдог. Хамгийн сүүлийн жишээ гэх юм бол 2013 онд Монгол улсаас одоо Улаанбуудай, Аравс, Хивэг, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн одоо бүгдээр дард улсад экспортлох хорой цэрийн нөхцөл тохироод одоо экспортод гарч байна. Гэрчлэгээ тохироод. Энэ тохирохоос өмнө яасан гэхээр нөгөө Монгол улсын гурилын үйлдвэрүүд дээр нэг хийхэн Хивэг хөрөмтлөгдөд экспортлж чадахгүй байсан. Энэ одоо гэрээ хэлцэл хийгдснээс экспортод үйл ажиллагаа сайжирч өгсөн. Альваас орон гадны бусад улс оронд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ түгээн дэлгэрүүлснээр хөгжлийн үндсэн тавигддаг. Үүнтэй холбоотойгоор Монгол улс махны экспортыг нэмэгдүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа төв үед бэлтгэлийн тогтолцоо тавигдах шаардлагын дагуу олон улсын чанар стандарт нийцсэн үйл ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байгаа үр дүн үзүүлж байгаа юм. Ийхүү энэ удаагийн мэргэжлийн хэлтийн цаг нэвтрүүлгээр мал амтны гаралтай төв үед бүтээгдэхүүний экспортод тавигдах хяналт шалгалтын тухай онцлог хөргүүллээ.